За бүгд найрамдах Үзбекистан улсын ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж байна. За яг одоо хоёр талын албан ёсны хилцээ бол эхлэх гэж байна. За Үзбекистан улсын парламентын хувьд бол дээд одогсон 2 танхимаас бүрддэг. За дээд танхимын хувьд бол 65 гишүүнтэй, доод танхимууд 150 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. За байнгын үйл ажиллагаатай. За гишүүдийн бүр эрхийн хугацаа бол 5 жил байдаг. За гадаад бодлогын хувьд бол үндэсний эрх ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, харилцан ашигтай, бүтээлч гадаад бодлогыг бол баримталдаг. За тэргүүлэх зорилтын хувьд бол шинэ Үзбекистан 2030 одоо стратегийг бол хэрэгжүүлэхэд голлон чиглэж байгаамаа. Монгол улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрөлцгийн урилгаараа бүгд найрамдах Үзбекистан улсын ерөнхийлөгч Мирзиёев төрийн ажлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хилцээхийн өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтыг шинэ агуулгаар баяжуулан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Ерөнхийлөгч хөрөлцөх Монгол улс Төв Азийн улс орнуудад түүний дотор Үзбекистантай хөгжүүлж байгаа найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн өнзөрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Хоёр улсын төрийн тэргүүн 1 жилийн хугацаанд харилцан айлчлал хийж байгаа нь хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг улам бүр баттган бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо. Ерөнхийлөгч Мирзиёев Монгол улсад анх удаа төрийн ажил хийж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд ерөнхийлөгч хөрөлцгийн 2024 онд Үзбекистан улсад хийсэн төрийн ажлаас хойш хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт эрчимжиж байгааг онцоллоо. Өнгөрсөн онд Ташкент хотноо харилцан тохирсон зүйлс бодит ажил хэрэг болж байгаад төрийн тэргүүнээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Хоёр орны найрсаг харилцааг ижүүрэн түншлэлийн түвшинд хүргэж харилцаа хамтын ажиллагааны нэгэн шинэ үеийг эхлүүлэх гэж байгаа нь онцгой үйл явдал харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэнэ гэдэгт санал нэгдсэн юм а. Эрхэм хүндэт Үзбекистан улсын ерөнхийлөгч миний дотны нөхөр Шавкат Мирзиёев тантай дахин уулзж байгаадаа би их баяртай байна. Энэхүү төрийн ажил нь нүүдлийн соёл иргэншил, өргөн удам газар нутаг, түүхэн үнэт зүйлсээр гүнзгий хэлхээ холбоотой явж ирсэн уламжлал сайхан харилцаатай манай хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг улам бүр баттган бэхжүүлж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хэмжээнд оруулна гэж би итгэл төгсөв. Миний бие Монгол улсын ерөнхийлөгчийн хоёр 2024 оны 6 дугаар сард Евразийн төвд орших байгалийн үзэсгэлэнт нарлаг сайхан Үзбекистан улсад эрхэм хүндэт ерөнхийлөгч таны урилгаар анхны төрийн ажлаа хийж танаа сайхан улсын хөгжил сэтгэлд Узбекийн ард түмний найрсаг сайхан харилцаа, түүх соёл, зам заншилтай ойр дотн танилцах завшаа олдсондоо маш их баяртай байдгийг бас иргэн дурсахад сайхан байна. Хоёр улсын төрийн тэргүүнээр 1 жилийн хугацаанд харилцан төрийн ажил хэрэгжүүлж байна. Монгол Үзбекистаны харилцаа хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл хэмээн үзэж байна. Ерөнхийлөгч Мирзиёев Монгол улс нь бүс нутаг дахь тус улсын чухал түнш болохыг тэмдэглэж цаашид ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэн харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Төрийн тэргүүнээр харилцааны эрх зүйн орчныг улам бэхжүүлэх уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, ургамлын хорио цэр зэрэг салбарт хамтран ажиллахаар засгийн газар болон байгууллага хоорондын 14 баримт чигт гар үсэг зурх хусныг онцолсон юм а. Монгол Үзбекистаны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комисс авт тээврийн хамтарсан хороо байгуулан анх дугаар хуралдааныг өнгөрсөн 2 дугаар сард Ташкент хотноо зохион байгуулсныг онцолсон юм а. В плане и на этом, уважаемый президент, хотелось бы сказать, эрхэм хүндэт ерөнхийлөгч Чухнагийн хөрөлцөх эрхэм хүндэт миний дотны нанд би үнэхээр энд өнөөдөр Монгол улсад хүрэлцэн ирсэндээ түүлийн сэтгэл хангалуун байна. Бид яг 1 жилийн өмнө яг энэ өдөр би дараа жил Монгол улсад айлчлана гэж хэлж байсан. Тэгсэн яг 1 жилийн дараа энэ хэрэгжлээ. Улс төрд ийм тохиолдол бол маш ховор болдог байхаа гэж бодож байна. Тийм учраас бидний хоёр талын хамтын ажиллагаа цаашид энэ ирчээр улам сайхан хөгжнө гэдэгт би өтөөлийг итгэлтэй байна. Танд намайг төрийн ажлыг хийхийг урилга эрүүлж өрсөнд танд дахин талархал илэрхийлье. Мөн түүнчлэн танаа улсад ирсэн эхний цагаас л хойш танаа хамт олон биднийг маш их халуун дотноор хүлээн авч буй дахин талархал илэрхийлье. Бид бүхэн мөнх хүүхд тэнгэрийн оронд ирсэндээ түүлийн их баяртай байна. Үнэхээр танаа улс бол мөнх хүүхд тэнгэрийн орон юм. Танаа улсын мөнх хүүхд тэнгэрийн орон нь танаа улсын хамгийн том баялагуудын нэгэ. Энэ айлчлал нь миний болон Үзбекистан улсын төрийн тэргүүний Монгол улсад хийж буй түүхэндх хамгийн анхны айлчлал болж байна. Энэ нь бидний хоёр талын харилцаа хамтын ажиллагаанд маш олон хаалгуудыг нээн гэдэгт би эргэлзэхгүй байна. Хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах хүрээнд Үзбекистаны худалдааны төвийг Улаанбаатар хотноо нээсэн юм а.
Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж 100 мянган толгой хойны маг Узбекистан улсад нийлүүлэхээр тохирсны дагуу уг ажил 2024 оноос хэрэгжиж байгаамаа. Ихтэй сургууль хоорондын хамтын ажиллагааг дэмжих Монгол Узбекистаны оюутан залуусыг засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулах, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Хоёр улсын өсвөрийн боксын болон хөндийн өргөлтийн шгшээ баг тамирчдын хамтарсан нөхөрсөг бэлтгэл сургалтыг Монгол улсад хийхээр болсон юм а. Олон улс бүс нутгийн түвшинд хоёр талаас төвшүүлсэн санал санаачлалуудыг харилцан дэмжих олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллагаан талууд нотоллоо.